Яг хоо энэ өөрөө баруун хойноос онгорхон ам баггүй юу. Тэгэхээр салхи баруун хойноос нэлээд хүчтэй орж ирдэг. Тэгээд энэ угсарч гисэн залуучууд их мундаг байна. Салхины тооцоол энтрийг бас ботсон болтой. Энэ хүчтэглүүдийг аягүй сайн, бэхлэгээнүүдийг сайсан байгаас тий. Ингээд араас нь салхины нарны панелууд маань өсрүүлэхгүй тулд бэхлэгээнүүд аягүй сайн хийж гисэн. Би бас эхлээ гайхчихсан. Яагаад энэ нарны панел хоорондын, игнээ хоорондын зайн ийм хол хийгээд байгаа юм бэ гэд. Миний төсөөлж яснаар бол би ч бас өөрхөн судалсан шүү дээ. За дундаа нэг 2 юм 3 м байх юм байна гэд. Тэгэж одоо энэ ч бараг 4 м-аас. Одоо яг гоё харагдаж байгаа. Дараа. Эхний панелийн сөвдөр хоёр дахь панел дээр тусгааргүйгээр хийсэн байгаас. Нарны хамгийн өндөр зэг дээр. Одоо энэ чинь яг 12 болж байна те. Нэг болж ш. Тэгэхэд ингээд би энэ дээрээ сүйдэрлэхгүйгээр хийсэн байгаа байхгүй. Тэгэхээр ялчгүй л одоо энэ нэг угсалт хийж байгаа залуучууд бас ерөнхийдөө ингэ хийчдгийг гэдэг бас биш байгаа байхгүй. Үнэхээр бас бүтээгдэхүүнээ мэддэг, газар зүйн байршлаа судалдаг ирж өмнө нь ирж судалсан шүү дээ. 2 удаа ирж үзсэн. Тэгээд хэдийгээр ингээ програм дээр симуляшн хийж байгаа ч гэсэн газар дээрх нөхцөл байдал айгүй зөв үнэлдэг. Ялчгүй л мэрэгжлийн хүмүүс нь мэддэг байгаа байхгүй. Тэгээд ингээд хийж өгсөн. Үнэхээр одоо сэтгэл ханамж 140%, 160%. Тэ их гоё нямба хийд юм байна гол нь. Нөгөө нэг ламнар мамнар ч нэг юм газрын нөгөө ус худаг хайгаа явахаар ингээл яваад байдаг штэ газар дээр бөө мөөнүүд чи ингээл нэг юм юмаа ингээл хайгаал яваад байдаг штэ тий. Тэр шиг манайхэр чи ирчээд энэгээр алхаад байсан байхгүй юу. Тэгээ би ингээ араас арчинаад цаашаа алхаалах ингээл гараа алдалч нэг үзэл алхаж нэг үзэл нэг буланд нь гар зогсоод би тэгээ бодчихсон байхгүй энэ ингээ газар харагдаад ингэдэг юм болоо. Тэгсэн манайхэр чи нэг мэрэгжлийн хүн чи шал өөр хардаг юм шүү дээ. Хөдөлгөөн нь альталтай байна тий. Яа чи үл зүгээр үү энэ төргээд айгу мундаг үтчихсэн байлээ. Тий. Тийм мундаг юм байлээ.